Тэгэхээр иргэдийн зүгээс хамгийн хүсэл тавьж байсан нэг замын асуудал бол биокомбинат шугам фабрик орчмын зам байгаа. Тэгэхээр энэ замыг бол 2014 онд ашиглалтанд оруулна гэж байсан ч за иргэдийн хүсэлтийн дагуу 2013 онд ашиглалтанд оруулахаар өнөөдөр ажил эхэлж байгаа. Тэгэхээр энэ чиглэлд бол замын бүтээн байгуулалт бол сүүлийн нэлээд олон жил хийгдэж байгаагүй. Тухайлбал биокомбинат чиглэлд бол 1972 оноос за мөн шугам фабрик чиглэлд 1987 оноос хойш замын ажил хийгдээгүй юм мэдээ байдаг юм а. Хан улдүрэг Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлах энэхүү 22.5 км урттай авто замыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өргөтгөн шинжлэх ажил хийгдэхээр өнөөдөр албан ёсоор нээлттэй хийсэн юм а. Энэ үйл ажиллагаанд зам тээврийн дэд сайд Иржан, нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Батуул болон замын ажлыг гүйцэтгэх Total Inch компани төлөөлөгчид мөн дээрээс нь нисэх биокомбинат орчмын иргэдэж хүрэлцэн ирсэн байлаа. 30.4 тэрбумын өртгөөр бос уг замын тухайд 13 м далангийн өргөнтэй 4.5 м-ийг харьцах нь 2 хэмжээтэй зорчих хэсгийн өргөнтэй байх юм а. Зам барилгын ажлын хүрээнд бүхгийн гол түргэний гол дээр 30 м урттай 2 гүүр барих юм. 2.9 м өргөнтэй баригдах энэ зам нь хотын баруун чигнэлд шин төлөвлөлт хийхэд ихээхэн ач холбогдолтой өгөх бөгөөд олон үйлдвэрүүд байгуулагдаж урьдчилсан бүтээн байгуулалтын эхлэл болж байгаа юм а. Тэгээ уг нь төлөвлөгөөсөөр бол 14 оны 8 сард орох ёстой байсан. Та бүхэн мэдж байгаа бид бол хот төлөвлөлтийн шинэ үе эхлээд байна шүү дээ. Тэгээ бид нар бол ер нь энэ биокомбинат шугам фабрик чиглэл рүү дахин төлөвлөлт хийх гээд байна. Энийг яаруулъя. Одоо энэ замаа жоохон наажлуулах болцоотой юу гэсэн энэ Total Inch компани болцоотой гээд ингээд энэ жил 11 сард дуусъя гэж төгссөн. Тэгээд өөрөөр хэлбэл бараг жилээр наашилж гин гэсэн үг л дээ. За яг ийм нэлээд хүнд захиалагчийн зүгээс хүнд даалгавар аваад тэрийг зориглож авсанд маш их баярлж байгаа. Тэгвэл тэд бол амлсан бид нар бол чанарын болгоолгол гаргахгүй яг л тэр чанарын дагуу тэгээ 11 сартаа дуусгана гэсэн. Одоо сайхан хүндэд бол Улаанбаатарын суурьшлийн бүс бий болно гэдэгт бол одоо эргэлзэхгүй байгаа. Тийм учраас энэ замыг бол өнгөрсөн намар одоо хотын даргаыг иргэдтэй уулзахад энэ замаа одоо хурдан бариач. Хэрвээ энэ замын асуудлыг хурдан одоо барих хугацаа хэлэхгүй бол таныг одоо энэ уулзалтаас гаргахгүй гэсэн одоо юм иргэдийн асуудал хүртэл яригдчихсэн. Дараагийн одоо бас чухал одоо хугацаатай ажил бол 22-ын төвчөөний замын асуудал байгаа. За энэ замын асуудлыг бол би бас өмнө телевизээр ярьжсэн. Улсын баярын өмнө үеэд 7 дугаар сарын 5-ны өмнө энэ замыг одоо ашиглалтанд оруулна гэж. За энэ ажилдаа бас гэрчимтэй сайн явагдаж байна. Нисхийн төвчөөнөөс биокомбинат хүртэлх авто замыг 1972 онд, биокомбинатаас шугам фабрик хүртэлх авто замыг 1985-аас 1987 онд барьж ашиглалтанд оруулсан бөгөөд үүнээс хойш их засвар хийгдэж байгаагүй юм байна. Нийслэлийн авто замын газраас зам барилгын ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллах юм а. Ийшээ орон сууцнууд баригдана, мөн жижиг дунд үйлдвэрийн парк байгуулагдах юм. Одоо энэ туулын доод биеийг цэвэрлэх байгууламжийг яаралтай шинчилж, энэ туулын доод биеийн усыг цэвэр болгох энэ ажлыг шийднэ. Тэр ус 15 дээрээс суларч байгаа дулааны багт оврын станцуудаа наашин зөөх гэж байгаа юм. Биороо зөөгөөд ингээд ер нь дулааны хангалтыг хийж нь бол нэлээд одоо хүчин чадлыг нэмэгдүүлнэ гэсэн ийм л одоо том багц ажил эхэлж байна да. Ямар ч гэсэн удаан хугацаанд яригдж байсан биокомбинат шугам фабрик орчмын замын ажил энэ жил хийгдэж дуусгаар болж байна. Замаа дагаад иргэдийн амьдрал ах үе цаг хугацаагээд олон хэмнэлт бий болж бүтээн байгуулалт өрнөх эхлэл тавигдж байгаа юм а. Мэдээлэл гэж авсан ариун тэнээр хүргэлээ.